Yeah. Mine Oaks Park match. Сайн байна уу? За бодлын тэмдэглэлийн маань энэ удаагийн дугаар инхүү эхэлж байна. Сар гарны хугацаанд одоо завсарлага авлаа. Тэгээд бит хоёр иргэн ирж байна. Анх удаа сонсож байгаа хүмүүстээ хандаж хэлгээд намайг Дулмаа гэдэг. Намайг Лори гэдэг. Бит хоёр ингээд сүнслэг амьдралын замналыг сонгоод энэ сүнслэг мөрийг хөөгөөд явж байгаа юм хүмүүс байгаа. Тэгээд өөрсдийнхөө амьдралын туршлагаас, өөрсдийн энэ сүнслэг амьдралын туршлагаас бусдтайгаа хуваалцдаг ийм подкаст юм аа. За тэгээд сонин сайхан юу байна да? Сар гарны хугацаанд хоёулаач уулзсангүй. Тэгээд сайхан шинэлсэн үү? За сайхан шинэлсэн. За тэгээд сар гарны хугацаанд нөгөө энэ ахуй амьдралтайгаа зурлаад бас нэлээд асуудалтай байлаа. Тэгээд одоо л нэг яг ингээд цаг зав гаргаад эргээд подкастаа хийх болсон да. Тун их баяртай байгаа. За тэгээд бид хоёр өнөөдөр болохоор spiritual ego буюу сүнслэг эгоны тухай ярина. Өмнө нь болохоор бид хоёр эго гэж юу вэ гэсэн сэдвээр бас нэг подкаст хийсэн байгаа. Тэгээд эго гэдгийг хүмүүс бол мэдж байгаа тий. Тэгээд энэ нь болохоор ингээд нэг хүний би гэсэн үзэлтэй, би гэсэн мэдрэмж байдаг. Тэгээд яагаад сүнслэг эго гэж бас одоо ингээд салбарлаад гараад ирвэ гэхээрээ энэ нь болохоор ингээд одоо сүнслэг замнал, гэгэрэл, бясалгал, энерги, карма гэх мэтлэн эдгээр ойлголтуудаар дамжаад өөрийгөө бусдаас дээгүр би илүү ухамсартай байна, илүү цэвэр, одоо би илүү өндөр энергийн давтамж дээр байна гэх мэтлэн одоо мэдрэх юм даалт хандлага байж байгаа. Тэгээд энэ нь болохоор ингээд бид нэр одоо анзаарахгүй байх юм бол энэ эго маань ингээд янз бүрээр ингээд хувцас өөрчлөөд, дүрээ өөрчлөөд гарч ирдэг. Эго бол маш ухаалаг, маш залтай. Тэгээд бидрийг мдээгүй байхад хүртэл ингээд одоо бол бид хоёр чинь ингээд анзаараад өөрсдөө ажиглаад байгаа ч гэсэндээ янз бүрийн байдлаар ингээд дүрээ өөрчлөөд гарч ирээд исэн юм байна гэдгийг одоо саяны энэ нэг чимээгүй нэг сар гарны хугацаанд ойлгож ухаарлаа. Тэгээд хоёлаа эхнээс нь яри тий сүнслэг эго яаж бид хоёрт одоо орж ирж исэн юм бэ? За тэгээ тэрнээс өмнө ер нь яг энэ сүнслэг замаар явж байхад яг л ингээд бит хоёр одоо яг энэ сүнслэг замаар яваад нэг юм жил гарангийн хугацаа л болж байгаа. Тэгээ энэ жил гарангийн хугацаанд ингэж ажиглаж байхад ерөөсөн нэг юм тойрог дотор юм цикл дотор л яваад идэм байх тий. Тэр нь юу вэ гэхээр эхний үе шатанда бит хоёр ингээл айгүй их сурч мэдэх одоо энэ сүнслэг амьдралаар амьдрах даалт ертөнцийн тухай юм судлах мэдэх юм хүсэлтэй явж исэн бол одоо энэ хүсэл маань ингэж одоо явж байгаад эго руу хөтлөөд орчт юм байна тий. Эго руу хөтөлж орж байгаа дараа нь ингээд огцом уналтанд оруулт юм байна. Тэгээ огцом уналтанд оруулсныхаа дараа эргээгээд ингээд сэрэгдэг тий. Сэрэгснийхаа дараа дахиад эргээгээл нөгөө сурж мэдэх хүсэл маань ингэж орж ирэл. Ерөөсөө нэг юм тойрог дотор яваад идэм байна. Гэхдээ энэ тойрог маань хизээч нөгөө яг өмнөх шиг ингэж дахин тавтагдаж орж ирдгүү. Дандаа ингэж өөр байдлаар тий ингэж орж ирд юм байна. Тэгээд өмнөх нөгөө эгоны сэдв төр хоёлаа ярьж байсан ш нөгөө тэр үед бит хоёр нөгөө дүнгэж эхэлж исэн болоош тэр ингээл айгүй их нөгөө хүмүүсийг шүүмжлэхнүүдээр хардаг байсан ш тий. Тэгэл тэр чинь ингээл хүмүүс яагаад ийм юм бэ? Яа ийм их юм ойлгохгүй. Ямар сони юм бэ ч гэдэг юм уу тийм ингээд бусдыг өрөвдөх тэгэл бас л нөгөө би гэсэн үзэл маань илүү том байгаа хэрнэ. Тэр маань ингээм гадагшаага байсан тийм. Тэгээ тэрийг айгүй гадагшаа хүмүүст илэрхийлж ярьдаг. Ийм их юм ойлгохгүй ч гэдэг мадад жишээ нь ингээл ойролцоохоо гэр бүлийнхаа хүрээнд ч гэсэн тэг гинт ингэж уурлаж орж ирдэг ч юм уу те. Яа ийм хийж чадахгүй байх те яа дийнч гэдэг юм ингээ. Тэр маань бас л ингээд нэг төрлийн эго ингэж яваадсэн юм байна те. Харин тэгээд яг нөгөө энгийн эго маань болохоор илүү юм материаллог гэдэг штэ. Эд хөрөнгө, мөнгө төгрөг, нэр хүнд дээр одоо суурилсан байдаг болвол сүнслэг эго нь болохоор яг тийм нөгөө сүнслэг байдлуудыг ингээд байдлаар дамжуулагдаж илэрхийлэгдэж идэг юм байна л да. За тэгээд тэр эхний нөгөө юунаас нэгдгээс холдох тусам нэгдэх рүү ойртож идэг гэл манай нөхөр нөө тоглоод тэг хэлдэг байхгүй. Тэгэл бодсон чинь нэрэл өстэй энэ амьдралын бүх юм чинь нэрээ тойрогт дотор байдаг штэ гэж бодож байгаа. Тэгээд нөгөө нэг өмнө нь бит хоёр болохоор
Тэр үед анх нөгөө ингээл хүмүүсийг шүүмжлээл энэ хүмүүс ухамсаргүй байна. Бит хоёр өстэй амар ухамсартай болчлоо. Бит хоёр анзаарахтай болчлоо. Энэ хүмүүс ямар одоо доогуур энергийн түвшин дээр амьдарч идэм бэ энэ гэдэг нөгөө яг тэр нөгөө гадагшаага ингэж одоо хүмүүсийг ингэж шүүмжилж явах үедээ болохоор тэр шүүмжилж байсан үеийгаа ингээд бодохдоо болохоор энэ үе дээрээ бит хоёр нөгөө сүнслэг эго маань ингээд гарч ирж исэн биз дээ гэл уул ингээд ойлгоцсон явж исэн байхгүй юу. Тэгсэн чинь хараа ингээл энийг ойлгоол энийг мэддэг болчлоо. Сүнслэг эго бол ийм байд юм бэ. Хүмүүс ингээд шүүмжлээд идэм бэ. Энийг одоо бит хоёр сурцсан гэж ингээд бодоо явж исэн чинь энэ одоо тойрогтой ахаал тэр нөгөө цэг дээр ингээд очсон тий. За тэгээ нөгөө илүү юм гадагшаага юм шүүмжлэлтэй хүмүүсийг нийгмийг ингээд айгүй ухамсаргүй байгаагаар нь ингэж айгүй их шүүмжилдэг байсан бол дараагийн удаа болохоор нөгөө ээг очно. Дараагийн тойрог дээр болохоор илүү дотгошоогоо болж эхэлсэн тий. Тийм яг өмнөхтэйгээ харьцуулбал өмнө нь бол юм гадагшаага чиглэсэн шүүмжлээд исэн бол сая энэ юун дээр хоёр дахь яг энэ эгото тулрах, эгото нүүр тулахтаа айгууд юм дотгошоогоо олсон. Гэтэ тэр маань ингээд дотоод дуу хоолой маань чи бусдаас илүү юм чинь ер нь ийм хүмүүстэй хамт байж яадгийг гэдэг ч юм уу те. Нөгөө өмнө нь гадагшаага ёо эдгээр ийм ойлгохгүй ингээд аль болох ингээд хүмүүсийг засгаал ингээд хичээдсэн бол одоо эсэргээрээ өөрийгөө тэр хүмүүсээс тусгаарлаж эхэлж байгаа байхгүй юу. Окей, зайгаа барьчи. Би ганцаараа хөгжчихье ч гэдэм үү одоо ганцаараа дээш явж явах гэж байгаа юм те хөгжих гэж явах гэж байгаа. Тэгээ яг нэг тийм байдлаар ингэж нүрээ хувиргаж орж ирсэн, дүрээ хувиргаж орж ирсэн те. Тэгээ тэр бодолтойгоос нэлээ удаан явлаа. Өөрийгөө ч бас нэлээ нийгмээс тусгаарлалаа. Тэгээд ер нь бол яг ийм янз янзаар л ингэж биднэрт орж ирэх юм байна. Тэрийг л анзаарах нь маш чухал юм байна. Анзаарч ингэж барьж авах нь маш чухал юм байна. Тэгээд тэрийг бас анзаарах, барьж авах гэж бас нэлээд юм болд юм байна. Өөрөө өөртөө тэмцэлддэм байна. Би яг юу болоод байгаа вэ гэдгээс ингэж ойлгох гэж бас нэлээд юм болд юм байна, тий. Харин тийх бид нэр эгоогоо бүрэн амжааж чадсанараа одоо гэгэрэлт хүрдэг. Тэгээд энэ гэгэрэлт хүрэх нь тийм амархан байсан бол мэдээж хүн болгон л гэгэрэх байсан бах тий. Энэ эго болол үнэхээр ийм залтай учраас ингээд үнэхээр энтэй ингээд одоо нүүр тулах энэ намжаах бол ийм одоо бас ярихтэй байд юм байна гэдгийг одоо ойлгож байгаа байхгүй. Тэгээ нэг хэсэг ч болохоор би чинь одоо бүр номчорхоод одоо хүмүүстэй одоо нөгөө нэг юуны тухай тий жамын тухай ярьдаг ч юм уу ингээд нэг пастор шиг нэг хэсэг яг тэгж авч ирсэн байхгүй. Тэгэл тэр үрийгээ бодонгууд ч одоо тий нэг аврагчийн дүртэй. Би нөгөө хуучин болохоор миний нөгөө хуучин эго маань болохоор бас нэг тиймэрхүү байсан бол тий нэг хүнд ингээд тусалснаа би тусалсан гэж ингэж ярьж барай л тий. Тэгээд яг тэр маань одоо сүнслэг байдлаар солигдохдоо одоо жамын тухай, энергийн тухай ч юм уу энэ нөгөө нэг яг энэ сүнслэг зүйлсээ ярьж хүмүүсийг одоо яах гэж байгаа тий аврах гээд байгаа мó яах гээд байгаа. Яг нэг тиймэрхүү бас үе явсан. Тий. Яг бид нар яг яаж анзаарна нэгсэндээ эго ингэж ажилладаг байхгүй. Чи намайг ийм дүртэ орж ирэхийг анзаарсан уу те. Тэгвэл би дараагийн удаа арай өөр дүртэ орж ирнэ анзаарах гэж харна гэж юм шиг те. Яг тэгэж орж ирдэг. Тэнгүүт мэдээж бид нар бүр өстой гэгэрцэн төгс хүн биш л бол мэдээж анзаарахгүйгээр эгог аль хэдийн биедээ оруулсан, аль хэдийн тэрүүний тоглоом болцсон ингээл дотор нь төөрцөн л явж идэг байгаад байгаа байхгүй юу. Тэгээ бит хоёрын хувьд сая ингээл 12 сараас хойш ер нь бол яг л дотор нь орцсон нэлээд төөрөгдсөн байсан. Яагаад тэгэхээр нөгөө сүүлийн 12 сарын подкаст нэр ярьжсэн шүү дээ. Одоо ер нь яг ингээ хандсан байна. Багш хэрэггүй юм байна. Яг ингээ ганцаараа ингээ цаашаа өөрийгөө ингэж авч явах нь зөв юм шиг санагдаж байна гэж хоёлаа ярьжсэн шүү. Яг тэр чин бас л яг нөгөө эго дүрээ хувиргаж буюу орж ирсэн. Чи одоо болцсон. Одоо миний хүн ингээ цаашаа ганцаараа яваа гэсэн тэр дүрийг надад одоо итгэл үнэмшлийг надад би болгоод ингээ одоо тэр итгэл үнэмшлэрээ би явцсан байгаа байхгүй. За тэгээ тэр итгэл үнэмшлэрээ яваадсэн чинь яасан байх нүг өөрийгөө тусгаарлаад одоо чи ийм хүмүүстэй хамт юу байж яадیں۔ Наад хийгээд байгаа юм хумаа орхиоч зүгээр өөрийгөө тусгаар бараг л ууланд гараад амьдраач гэх нь холгүй л заяа. Миний дотоод ингээд ухамсарт маань тэгж нөлөөлж байгаа байхгүй яг. Тэгээ яг тэр ухамсараараа юу нь яг ингээд сүлийн сар юу нь яг ингээд өөрийгөө тусгаарлаад би л яг ингээд ганцаараа яг өөрийгөө дотгошоо сонсох ёстой юм байна гэл ингээл яваадсан. Тэгсэн чинь яг энэ маань
ингээ эргээд одоо ингээ яг анзаараа хөгжүүлсэн чинь эсэргээрээ бүр шал буруу тий. Бид нар угаасаа нийгмийн амт нийгмээс ингэж өөрийгөө тусгаарлах бүр ингээд ямар ч шаардлагагүй юм байна. Харин ч ингэж илүү хамтдаа хөгжих ёстой юм байна тий. Өөртөөгөө адилхан хүмүүстэй нийлж туршлагаасаа хуваалцах ёстой юм байна гэдгийг ингээд ойлгоод анзаараад байж байна. Энгийн эго болохоор нөгөө нэг би мэднэ гэж эхлэх юм бол нөгөө сурхаа зогсоочтой штэ. Яг тэр шиг одоо ингээд бит хоёр ч одоо ингээд зөндөө хангалттай яалаа одоо бяцлал тий мэддэг болчлаа. Гэсэн яг тийм яг ухамсартай бодол байхгүй мөртлөөсөө зүгээр мэдрэмжэнд яг нэг тгийж орж ирээд идэг тий. Тэгэл энэ маань болохоор нөгөө нэг за би мэдэн чадна гэдэг тэр эго маань сүнслэг байдлаар ингэж гарч ирсэн юм байна. Тэгэл ихснээс хойш болохоор одоо ингээ яг нөгөө жинхнээсээ суралцах тэр процесс маань ингээ удаашраад эхэлж исэн юм байна. Тэгээ бидний нөгөө нэг анзаарах чинь байнга ингээл 24/7 ингээл байдаггүй штэ тий. Анзаарга орж ирэх болгонд ингээд талархдаг. Тэгээ өөртөө баярлалаа, талархлаа. Анзаарч шүү гэ. Зэрэгээрээ бас эго яг тэр хэмжээгээр ухаантай. Чи намайг анзаарсан уу гэж байгаа юм шиг дүрээ хувиргаад ороод ирдэг. Харин тийм. Тэгэл ерөөсөө л өдөр болгонд л одоо суралцж байна да. За тэгээд бит хоёрын хувьд болохоор яг иймэрхүү туршлагыг одоо амссан байна. Тэгээд яг энэ сүнслэг эгоны нийтлэг шинжүүдийн талаар. Нийтлэг шинжин гэхэлэр нөгөө биднэрт мэдрэгдэж байгаа энэ угаасаа яг ингээд энергийн түвшинд нөгөө мэдрэгдээд байдаг буюу нөгөө хүмүүсийн энергийн түвшин доор байна, дээр байна гэдгийг аягүй сайн мэдэрдэг болчдөг тий. Яг нөгөө бясалгал хийгээд ингээд яг өөрийнхөө энергиг ч гэсэн яг ингээд нэг түвшинд ингээд бариад ирэхээрээ эргэн тойронд байгаа хүмүүсийн энергийн түвшинг нөгөө дээр доор ингээд мэдээд ирэхээрээ бас нөгөө эго маань хөгжөөд идэм байна л да тий. За энэ угаасаа л доод түвшний хүн байна гэл тэгэл нөгөө ярихаас эхлүүлээл нөгөө хүмүүстэй дөнгөж ингээл анхан шатны буюу ингээл харьцаж ярихаас эхлүүлээл яг ингээ энергийн түвшин илүү мэдрэгдээд эхэлдэг. Энэ угаасаа нөгөө бясалгал хийж байгаа болохоор бид нөгөө илүү энергийн түвшинд хүмүүсийг мэдэрдэг болохоор энүүн дээр тоглолт хийж эго маань хөгждөг тийм. Тийм тэгэл энэ хүн хараахан сэрэх болоогүй байна да гэлтэй. Яг нэг иймэрхүү хүмүүсийн ухамсараар нь ингээд нөгөө англиад эхэлдэг. Тэгээ тэр нь болохоор юм далд шүүлтийн хэлбэртэй явагдаад идэг байхгүй. За тэгээд дараа нь болохоор ингээд нөгөө зовлонг үл тоомсорлж эхэлдэг. За тэгэнгүүт энэ дээр яадаг вэ гэхээр нөгөө нэг одоо энергийн тухай одоо мэдлэгтэй болчихсон байгаа штэ тий. Тэгэнгүүт чи одоо энэ өөртөө тохиолдож байгаа зовлонг өөрөө л татсан штэ. Тийм болохоор чи над vibration дээр энерги одоо өсөг өнтер ч гэдэг юм уу те. Тэгэл өөртөө ирсэн зовлонг ч гэсэндээ яг за энэ ч угаасаа ингээл дуусан да гэд ер нь ингэ жоохон юм үл тоомсорлох тийм юм руу орчдөг те. За тэгээд дараагийнх нь болохоор нөгөө нэг өөрийгөө тусгай гэж мэдрэх. Энэ нь болохоор яг юм ухамсартай бодохгүй мөртлөөсөө л яг л ингэ мэдрээд идэг тий. Би ч одоо юм одоо хөгшин сүнстэй хүн юм байна. Тийм болохоор би одоо сэрсэн юм байна ч гэдэг юм. Би бол онцгой сүнстэй. Би одоо одноос ирсэн ч гэдэг юм. Яг нэг тиймэрхүү өөрийгөө юм тусгай онцгой гэдгээр мэдэрдэг. За энэ нь болохоор бас танд spiritual ego одоо хөгжиж байгаагийн нэг одоо шинж байх нэ. За тэгээд дараагийнх нь болохоор ерөөсөө юм нэг бүгдийг ийм сэтгэл үгүй бүгдийг ийм сүнслэг байдлаар ингэж тайлбарлахыг хичээдэг те. Тэгээд тэр нь бас л нөгөө юу гэдэг бусдтай ингэж харьцахтаа наа чин тийм болохоор чиний энергийн түвшин ийм болохоор ингэж байгаа. Миний одоо энергийн түвшин ийм байгаа болохоор ингэж байгаа гэдэг юм бас л нэг юм би гэсэн үзэлтэй тэгснэ бусдыг ийм шөөмжлөх үзэлтэйгээр ингэж орж ирдэг ээ. Харин тийм бас л энэ мад дээр бас тохиолж лээсэн юм. Тийм энэ амьдрал дээр болж байгаа бүх үйл явдлыг л ерөөсөө нөө сүнслэг байдлаараа хараад сүнслэг байдлаар бусдад тайлбарлаа л тий. Зүгээр л одоо тэр хүнд тохиолдож байгаа зүйл болох ёстой бол болж байгаа гэдгийг мэдж байгаа бол зүгээр тэгээ дуугаал явах юм дээр тий заавалчгүй тэрийг ингээл тайлбарлаад нөгөөхтэйгөө сүнслэг байдлаараа ингээл холбоол тий яг тэгжсэн үе бол байгаа. За Тэгэл энэ болгон ч болохоор одоо ингээд ер нь бол бас бидний сүнслэг замналд маш юм хортой, маш тийм токсик зүйл байхгүй тий. Яагаад аюултай байдаг талаар нэстэ яриад өгөөч. За тий энийг ерөөс ингэж анзаарахгүй бол энэ эго маань ерөөсөө юм айгу юу залтай залжин гэх юм уу.
эхлээл ингэж айгүй би гэсэн юм үзэлт дотор ингэж явуулж ингэж хөөргөж исэн аа. Огцом ингэ доошоо унгаадаг тий. Бүр ингэ гинт доошоо унгаагаал ямар ч сэтгэл хөдлөхгүй, ямар ч эмоцгүй бүр юм гүлээцэн болгочдөг. За тэгээ энийгээ ингээл анзаарахгүй яваадах юм бол чи энэ унсан энэ гүлээсэн байдалтайгаа ингээл өчнөөн жил болоо явцдаг тий. Эннээсээ ингэж гарч ирээд би сая ингэчлээ шүү гэд ингээ гарч ирэх юм бол бас яг илүү ингэж нөгөө сүнсний төвшин маань ингэж архиж тийш илүү гарч ирдэг тий. Энэ сүнслэг эгогоо ингээд ажиглахгүй ингээд энийгээ хөгжүүлээл яваад ах юм бол бидний яг жинхэнэ нөгөө дотоод өсөлт зогсдог. Тэгээ яг нөгөө жинкнээсээ бид нар ч одоо даруй байдлыг суралцж байгаа шүү дээ уулан тий. Тэр даруй байдлыг хаадаг. Тэгээ бусдтай харилцах харилцаанд бас маш том зайг үүсгдэг тий. Яг л нэг тийм зай үүсээд идэх нь мэдэгдэжсэн шүү дээ. Ер нь бол бусдтай харилцахыг хүсэхгүй болоод бусдаас дөлөөл тэгээд яг энэ нь болохоор яг тэр эго маань хөгжиж байгаа л гэсэн үг. Тэгээд өөрийгөө яг үннээр нь харах боломжийг хаадаг. Яг би өнөөдөр яг хаан зогсож байгаа юм бэ гэдгийг харах бол чадамжгүй. Одоо яг нөгөө сүнслэг эгон дотроо л тий би бол ийм сүнслэг, би бол ийм гэл яг нөгөө нэг өөрийгөө нэг бас дүр үсгэсэн бодоод ээж идэг тий. Тэгэхээр энэ сүнслэг эго маань бидний нөгөө гэгэрл рүү явах замд хамгийн тэр том хаалт болдог бөгөөд ерөөсөө маш нарийн хэлбрээр биднэрт ингээд илэрдэг. Тэгээ тэрнийг одоо заримдаа ингээд анзаарахад бас хэцүү те маш юм нарийн зайгаар бидний сэтгэлд байгаа тэр нэг жижигхэн нүхээр ингээд шургаал орчдөг. Тийм байж байгаа. Тий яг нөгөө эмзэг сэдвэр нь дөрөөлж орж ирдэг ч гэх юм уу тий. Яг тэгдэг. Тэгээ тэрийг анзаарчих юм бол яг нэг хэсэгтээ та яг би сая ингэж ийсэн юм байна гэдгийг анзаарчих юм бол ингэ дээшээгаа буюу яг ингэ сүнсний төвшин маань, энергийн төвшин маань дээшилсэн маань мэдэгдэг. Анзаарахгүй бол тэгээл тэр эгон дотроо тойрог дотроо ингээл эргэлдээл улмал би гэдгээ ингэ томруулаад яваад байна гэсэн үг тийм. Тийм тэгээд яг жинхнээсээ сүнслэг байдал гэдэг нь одоо ямар байд юм бэ те? Энэ нь болохоор яг жинхнээсээ одоо гүн ухамсартай болдог. Тэгээд өөрийгөө бусдаас дээгүр гэж юусоо мэдэрдэггүй тий. Зүгээр өөрийгөө зүгээр одоо бүх зүйлдээ одоо нэг гэдгийг ингээд нөгөө мэдэрдэг, тэрийг мэддэг байх нь болохоор жинхэнэ одоо сүнслэг байдал тий. Тэгээд ерөөсөө шүүлт бол маш бага. Тэгээд бусдыг ингэж нөгөө нэг шүүхгүй. За тэгэл би мэдхгүй байна гэд одоо хэлж чаддаг тий. Нөгөө яг сүнслэг замаар ингээд явж хаад бүх юмыг мэдээд байгаа юм шиг санагддаг тий. Бүх юм л ингээд ойлгомжтой юм шиг санагддаг. Тэгэхээр нөгөө яг жинхнээсээ сүнслэг байдал гэдэг нь болохоор би мэдхгүй гэдгээ одоо бас хүлээн зөвшөөрдөг. Тэр зүйл үгийг одоо хэлж чаддаг тий. Тий яг мэдхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөд ирэхээр чинь хүн угаасаа нөгөө илүү юм сурах мэдэх нөгөө хүсэлтэй тэмүүлэлтэй болчихдээ шүү дээ. Тэгээ сурах мэдэх хүсэл тэмүүлэхгүй болж байна гэдэг чинь л ерөөсөө эго маань илүү томорж байна л гэсэн үг юм байна. Чи угаасаа бүгдийг мэдх юм чи мэдэж яах юм ч гэдэг юм уу те. Тэгэл тэрүүнгээрээ дамгаалал бусдад заах гэж хичээдэг. Номлох гэж хичээдэг. Ерөөсөө ийм л байд юм байна. Тий. За тэгээд яг та жинхнээсээ сүнслэг амьдралаар амьдарч явах үед болохоор эмпат чадвар бол маш өндөр байдаг тий. Бусдын одоо зовлонг ойлгодог ч юм уу тий. Одоо бусдын одоо сэтгэлийг ойлгодог тэр чанар бол бас байна. Тэгээд маш даруй. Тэгэхээр яг энэ бүгд нь болохоор жинхэнэ өсөлт байж байгаа. Түүнээс яг нөгөө сүнслэг эгоны урхинд орцсон үед болохоор тэр жинхэнэ өсөлт маань ингээд нөгөө зогсчдөг. Яг нөгөө тэр өөрийгөө зүгээр сүнслэг гэж итгэл ингээд нөгөө өсөлт маань ингээд буурчдаг байгаа тий. Тий. Нөгөө даруй гэдэг маань одоо ингээд чимээгүй даруй байх биш. Нөгөө бусдыг хүлээн зөвшөөрөх тий. За энэ хүн ийм байна гэдгийг одоо ямар нэгэн дутагдал байх юм бол тэрийг нь хүлээн зөвшөөрөх. Тэрийг л ерөөс ингээд даруй байдал. Гэтэ хүлээн зөвшөөрөхдөө шүүмжлэхгүй байдлаар тий. Эго маань болохоор шүүмжлэлээр орж ирдэг байхгүй тий. За яг энэ хүн ийм юм да. За яг гэд хүлээн зөвшөөрж байгаа юм шиг хэрнээ дотроо шүүмжлэлтэй ингэж орж ирд юм байна. Тэгээд ер нь яг сүүлийн
жил хагас хугацаанд яг энэ цикл яг ингэж тавтагдаад ингэж орж ирж байгаа юм байна гэдгийг ингээ бит хоёр яг өөрсдийнхөө туршлагаас ингэж анзаарсан тий. Тэгээ нөгөө эго ч одоо ингээд улам ингээл нарийсаал улам ийм нөгөө нэг залтайгаар улам ийм нөгөө нэг анзаарга одоо нэмэгдэж байгаа учраас нөгөө одоо тэр анзаарганых нь хажуугаар өстэй фүш гэл ингээл гарах гал байгаа байхгүй нөгөө нэг эго ч нь болохоор тэгээ тийм болохоор ер нь бол аль болох нөгөө нэг даруй байдлыг өөртөө үүсгэх нь чухал юм уу да. За тэгээд энэс гадна болохоор нөгөө spiritual bypass гэж бас байдаг. Тэгээд тэр нь болохоор ингээд нөгөө нэг сөрөг мэдрэмжүүдээс ингээд хүчээр цухтаадаг тий. Би юм сүнслэг хүн юм чинь би айж болохгүй. Би хатаархаж болохгүй. Би ууралж болохгүй. Гэт яг нөгөө нэг энэ чинь мэдээж хүний биеинд байгаа юм чинь бид нар чинь ингээд нөгөө нэг юу яан штэ. Мэдээж тэр мэдрэмжүүд мэдрэгдэн штэ тий. Тэнгүүд би ерөөсөө ийм байж болохгүй гэд нөгөө тэр зүйлс ингээд хүчээр дарах гэж оролддог. Тэгээ энэ нь болохоор бас нөгөө бидний доторх нөгөө сүүдэртэй талыг маань ингээд бас томсгох тийм эрсдэлтэй. Тийм болохоор ерөөсөө л өөрийнхөө тэр нөгөө сайн муу тэр мэдрэмжүүдийг сайн муу чанаруудыг бүгдийг нь хүлээн зөвшөөрөөд ерөөсөө тэр муу мэдрэмжүүдээс цухтаахгүй байх хэрэгтэй тий. Зүгээр мэдрэмжийг мэдрэх хэвээр. Тий яг нөгөө хэтрүүлчихгүй л бол сайн ч бай муу ч бай бүх мэдрэмжүүдийг л гаргаж явах нь хамгийн чухал тий. Уурлах юм гарсан бол таны уурыг хүргэх юм гарсан бол та зүгээр тэрийг шулуунаар ингээ хилээд сурчих хэрэгтэй тий. Жишээ нь би бол яг тийм байхгүй одоо ямар нэгэн байдлаар миний уур хүрлээ гэж бодоход би тэр уурсныгаа бусдад илэрхийлдэггүй ингээд залхичдаг төшөөгөө надад таалагдахгүй байна бойлж гэдэг юм уу. Чиний наад үйлдэл чинь намайг бухимдуулаад тань гэдгийг би ингээ хэлэхгүй залхичдаг. Тэнгүүтээ би тэрийг юу гэж бодож ирсэн мэн гэхээр за энэ хугасаа л ийм хүн дээ би хэлсэн хэлээгүй яах вэ? Би угаасаа энэ хүнийг байгаар нүлээд авчиндөөч гэдэг юм ингээд нөгөө л эго маань намайг ингэж ажилуулад байна шүү дээ тий. Би бүгдийг байгаар нь хүлээн зөвшөөрч ин гэдэг. Гэтэл яг яс юм дээр би чиний наад үйлдэл чинь намайг бухимдуулаад байна болоо гэж ингэж хэлэх нь эсэргээрээ надад илүү сайн байгаад байгаа байхгүй юу? Би одоо ингэж үгээ зайлгаж байна гэдэг чинь бас нэг ёсондоо нөгөө юугаа энергийн төвшөнд буюу яг өөрийнхөө юм хоолон хүрднийг бас ингэж айгүй их гэмтээж байгаа гэсэн үг юм байлээ. Тэгэхээр яг нөгөө хэтрүүлчихгүй л бол нөгөө бүх мэдрэмжээ гаргаж явах нь маш чухал. Заавалчгүй тийм сүнслэг хүн гэхээр л ингээл ууралдаггүй хүн гэсэн үг биш шүү дээ тий. Яг тэр би ууралдаггүй, би уурлах ёсгүй өдр гэж хэлж байгаа бол эн чинь бас нөгөө сүнслэг эгоны маань юу шинж илэрж байна л гэсэн үг тий. За тэгэхээр ерөөсөө яг энэ эго бол бидрээс ерөөсөө холдохгүй тий. Байнга л байж ин тэгэхээр ерөөсөө яг л энийгээ ингээ балансыг бариад чи энд байна уу? Окей би ч гэсэн чамтай хамт байгаа шүү гэдэг чим ингээд нэг өсөндөө нөгөө юу гэвэл тийм тэнцвэрийг олоод ингэж балансаа бариад ингэж явах нь нугасаа хамгийн чухал юм байна. Тэгэхгүй бол бид нэр хит нэг тал руугаа хазаагаал нэг бол ингээл айгүй сайхан гэгэрэл бусдаас өөрийгөө тусгаарлал ингэ явчихд юм байна. Эсвэл бүр хит ингээл доошогоо унаал баг ингээл эгонд автал бүр ингэ явчихд юм. Тэгэхээр яг энэ бүгдийг ингэж балансыг тэнцвэрлээд ингэ тэнцвэртэй байх нь маш чухал юм байна гэдгийг л ойлголоо сүүлийн сар гарсан хугацаанд. Харин тийм. Тэгэхээр тийм ерөөсөө л илүү бид нөгөө анзаарахтай байснараа л энэ эгогоо ил тод ингээ хардаг. Тэгээ нөгөө эгогоо харж чадхаа болцохоор л нөгөө тэрэндээ автаад ингээд одоо тэнцвэргүй болоод эхэлж байгаа штэ тий ер нь бол. Тэгэхээр яг нөгөө жинхэнэ гүн сүнслэг байдал гэдэг болохоор ерөөсөө би сэрцэн штэ гэдгийг ингээд мэдрэх нь гол нь биш те. Зүгээр л би ч гэсэн одоо хүн шүү дээ. Би энд ингээд суралцах гэж байна гэдгийг ухамсарлах, ойлгох энэ одоо байдал юм аа. За тэгээд ер нь яг ингээд өнөөдрийнхөө сэдвийг ерөнхийд нь ингээд базаад хэлэхэд эго гэдэг бол маш залтай юм байна. Тэрийг анзаарах нь чухал юм байна те. Анзаарсан бол яг тэнцвэрийг олоод, балансыг олоод ингэж барьж явах нь маш чухал юм байна. Таны амьдралд бүр ингээд яаж ч дөрөө хувиргаж орж ирнэ. Тэр болгонд нь яг ингээ автахгүй юу илээ гэд ингэж анзааргаа хөгжүүлэх нь маш чухал юм байна. Мэдээж энэ бүгд ингээд тэр дороо анзаарагдаал тэр дороо ингээл засчдаг юм бол биш те. Мэдээж цаг хугацаа орно. Дээрээс нь ингээд айгүй их асуудалтай тулгарна. Тэр болгонтой ингэж бас ингэж тулалдах гэх юм уу юу гэнтэй энэ талт ертөнцтэй бол ингэж тулалдах өөрөө өөртөө тэмцэх бол маш хэцүү байдаг. Тэгээд үнэхээр яг энэ замлаар явж байгаа хүмүүс л ойлгох бах те.
Тэгээ яг ингэж анзааргаа хөгжүүлээд яг би яг одоо яаж ийн би яг ямар төвшөнд явж ийн гэдгээ ингэж анзаарч тэгээ ингэ ярилцах нь бас хамгийн чухал юм байна л гэдгийг ойлгож байна. Харин тийм ээ. Тэгээд та ч гэсэндээ тий яг энэ нөгөө сүнслэг эгоны өрхөнд орсон юм биш үсттэй. Өөрөөсөө бас нэг асуугаад үзээрэй. Бас тэгээд өөрийгөө анзаараарай. Тэгээд анзаарга маань орж ирэх болгонд та өөртөө талархаж байгаарай. За тэгээд энэ удаагийн дугаараа инхүү өндөрлөж байна. Тэгээд эндээс хойш бид хоёр ингээд таслахгүйгээр одоо подкастаа хийхийг хичээх болноо. Тэгээд сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Танд таалагдсан бол лайк болон subscribe дарж дэмжээрэй. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.